За 107 радио долгион болон за мөн одоо орон нутгийн телевизэг үзэн суугаа эрхэм үзэгчид та бүгдийнхээ энэ өдрийн түмэн амар амгалан айлтхан мэдчилъя. Та бүхэнд номын авчруу нэвтрүүлэг хүрэхэд бэлэн болсон байна. За студид хөтлөгч галсан. За Үйл Довгийн Бадарчин Одхуу докторант маань хүрэлцэн ирсэн байна. За найруулагч Элбэг Заяанаар та бүхэнд номын авчруу нэвтрүүлгээ хүргэх гээд ийм бэлэн болсон байна. За Одхуу өгчтэй бас энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За тэгэхээр бид бүхэн уул номын агуулгыг эрхэм үзэгч, сонсогч та бүхэндээ бас хүргэж байгаа. За өмнө нь бол бид дил хайрхны тухай бас хүргэсэн. За одоо бол үргэлжлүүлээд мэдээллийг хүргэн тийм ээ. Ямар хайрхан уул усны талаар мэдээлэл хүргэх гэж байгаа вэ? Жаргалан тайрах. За жаргалан тайрах. Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа бах тийм ээ. За Ховд аймгийн жаргалан тайрах нь Монгол Алтай нурууны зүүн салбар болох бөгөөд ан антын элбэгтэй сүрлэг сайхан уул юм. Жаргалан тайрах уул нь бол Ховд аймгийн манхан сумаас зүүн хойд зүгт хар ус нуурын зүүн урд талд буюу хар ус нуурын байгалийн зогсболт газарт орших далайн түвшнээс дээш 3796 м өндөрт өргөгцсөн хайрах юм. Жаргалан тайрах ууланд бол өндөр уулын тундар, танхын нуг, өндөр уулын хээр, хуурай хээр бүсийн бүслүүрүүд бол илэрнэ. Жаргалан тайрхны урд хэсэг болохоор хар сайр, цагаан сайрын их тагийн нуруу орчимд жилийн ихэнх хугацаанд тогтмол эдэрчлэх уулын ховор туруутны байршилтай малын бэлчээрийн байнгын давхцсан бэлчээр хүмүүс дах явдал бол үүсэт байгаа. Дэлхийн хэмжээнд ховордож буй шуудаас усны нөмрөг бүргэд эдлэг шонхор өгөөлөө шулганаа бий. Евразийн өндөр уулын болон Евразийн хээр ба цөлийн биомын шууд түгээмэл бол оршдог. Ховор болон ховордож буй хөгтнөөс аргал хойны янгар ямаа цоохор ирвэс Монголд хар бол байгаа. Мөн уулын баруун урд хормоогоор хар сүлт бол одоо элбэг. Уулын зэрлэг сонгон алтан гагнуур зэрэг ховор ургамалтай. 2003 онд хийсэн ирвэсний судалгаагаар жаргалан тайрах ууланд 20 гаруй цоохор ирвэстэй байж болох тооцоо гарсан байна. Ховд аймгийн манхан сумын нутагт жаргалан тайрахны өмнөхийн амны нүхэн хаднаас илэрсэн хадны оршуулгал бас байгаа. Нүхэн хад тэмэх цуурсан дил хадтай толгоон дээр байх цооног хадны нүхэн агууд байсан хадны оршуулгаас иж бүрэн зэр зэвсэгтэй 166.7 см өндөр нуруутай 20-25 орчим настай эрэгтэй хүний оршуулга илэрсэн. Оршуулгаас нуун сум багт сум бүхий хоромсох эмээлийн хосмод нэг хос дөрөө 50 ширхэг давууны тасархай ясан арал нэг хоромсог нэг зэв 20 ширхэг мөс 23 ширхэг нэгэн зэвтэй нэг ширхэг нум хоёгны ялтас 4 ширхэг 28 ширхэг бүсний арал чимэгэл 2 ширхэг унжлах саадаг асраг бүсний хос гарих ташуур хос хөрл эмэг ховлцсон мод жижиг модын эдлийн хэсэг хос төмөр хадаас арьсан дээлийн зах зэрэг эдлүүдээс гадна их биеийн хажуу бүр хүзүүний даваа 6 хэсэг газар эртний төрхийн рууны бичгээр сэлсэн бичээрт хөгжмийн зэмсэг бол илэрч болцсон байна. За одоо тэр хөгжмийн зэмсэг гэдэг нь Алтай хятаг муу юм болов? Одоо ятгах гэхэд хасаа тэгтээ жавтас хөгжим гээл те. Яг Ховд аймгийн одоо иргэн тойрон нутаг дэвсгэрүүдээс ялангуяа ийм бүр эрт үед одоо хамаарагдах тийм ээ эртний хөгжмийн зэмсгүүд олдох. За хамгийн сүүлд бол нөгөө Adidas-ын гутал олдлоо гэдэг шиг тий тэр мэдээлэл бол яаж исэн. За ер нь бол яг Ховд аймгийн одоо жаргалан тайрхан байна. За ер нь бусад нутаг дэвсгэрүүдээс нь энэ эртний одоо энэ түүхэн олдуурууд бас олдох ийм тохиолдлууд нэлээ олон бий. За манхан сумын зүүн талд гэж ингэж ярьж байна. За манхан сум бол өөрөө бас том агуутай гэдэг ч юм уу олон одоо түүхийн дурсгалыг агуулсан ийм одоо Ховд аймгийн 16 сумын нэг нутгал да. Тэгээ загчин төмөн болвол олноор одоо суурьшин одоо тиймд амьдэрдэг. За дээр нь бол нэг зүйлийг нэмж хэлэхэд жаргаланд хайрхан бол үнэхээр одоо үзэгсэлэнтэй. Одоо ийм сайхан хайрхан байдаг. За ялангуяа одоо онгоцоор Улаанбаатар хотоос Ховдыг зориход бол зайлшгүй одоо жаргалан тайрхны одоо тэр сүрлэг хайрхны дээгүүр нисэж өнгөрдөг. За энэ үед одоо дээдлийн планаас нь харах юм бол үнэхээр одоо бас нэг тийм сэтгэлд бол их сайхан зүйл бас бодогддог. За дээрэс нь яг одоо зүгээр энгийн одоо аялал жуулчлалын байдлаар хажуугаас нь очиад харахаар жигтэйхэн сүрлэг шүү дээ.
За ийм одоо үзэгсэлэнтэй сайхан ийм уул нуруу бас байна. За дээр нь одоо ингээд маш их олон одоо иргэн тойрноос нь түүхийн үнэт тол дурууд бас олдож байгаа нь одоо нин сайшаалтай тийм ээ. Хэдийгээр тус тусглаас гарсан олдор ховор олдор хэвлэгдэхүүн сайн хадгалагдсан байсны хувьд ховор нандин дурсгал хэдэж жохон минь хөгжмийн зэмсэг нь уг малтлагын археологийн томоохон нээлтийн хэмжээнд өргөсөн онцгой ховор нандин идэл юм. Тус хөгжмийн зэмсэг нь одоо Монголд олдоод байгаа хамгийн эртний жавхцаас хөгжмийн зэмсэг байна. Дээр нь бичсэн эртний төргийн рүүний бичгийг профессор Ц Баттулаг хөгжмийг эртний төрг хэлээр яйлаг, монгол хэлээр аялгуут хөгжмийн зэмсгийн эснийг чүүрэ буюу магадгүй түүний олон дунд алдарсан нэр нь яй огил буюу аялгууч хүү байсан болтой хэмээн тайлбар уншсан баг. Мөн хувцсны дасгай хэсэг болох торгоны өөцтөн дээр босоо хар бэхээр битсэн хан зүсэг байсныг нь Бээжингийн сургуулийн эрдэмтэн Цэнлийн хаан Фэгийн 1017-оос 1098 оны шүлгийн мөртэй адилхан байна гэж хэмээн судалж тогтоосон баг. Бичигдсэн одоо байдлаар нь тий. Жаргалан тайрхны Цүрэ Баатрын номыг тоор жимсний модны мөчөр саадагны сумны нэгийг сарны бутаар хийж бүх сумыг цармын бүрэгдийн өдөр өдөлж саадаг асрах бүсний хос архины төмөр товруун дээр мөнгөн ялц суулгасан байсныг лабораторийн шинжилгээгээр судлан тогтоосон баг. Уг борсноос гарсан хормсгоноос авсан дээжинд хийсэн радиокарбоны шинжилгээгээр нийтийн тооллын 590-с 670 онд хамрагдах нь болох нь тогтоогдсон баг. Гэж тогтоолоо гэж Д Бацүх эрдэмтэн маань одоо тогтоосон баг. За энэ таны сая дурдсан энэ хөгжмийн зэмсэг одоо дэлхийд бол сая нилээ одоо шуугуулсан шүү дээ. Энэ зэмсэг маань өөрөө Алтан одоо ятаг гэж нэрийдээд тэгээд одоо эний чин тодорхой хэмжээний патентийг аваад үйлдвэрлэлд нэвтрүүлээд одоо энэ Алтай ятгаар бас тодорхой хэмжээний хөгжмийн бүрэлдэхүүнд багтаагаад их аялгау нэг тийм сонин аялгаутай хөгжим байт юм байна лээ. Тэгээд манахаас болохоор ч эн чин Алтан гэрэл билүү тийм ээ, нэг тийм судлаач одоо продюсер хүн энийг одоо бас энэ юунд дуу оруулаад ингэ яваад байгаа юм л да. Судалгаа шинжилгээний ажил болгоод бүр юм бодит ажил болгоод ингээд яваад байгаа ийм тохиолдол бас байгаа. Энэ юу би тэр нөгөө консерватив сургуульд байдгийн хуулбар нь тэр мөн үү? За одоо энэ дээр бол яг Алтан одоо яг ориг та эндээс харах уу? Алтан ориг ятах нь ийм хэлбэртэй. Тэгвэл нөгөө консерватив сургууль дээр. За тэгээд одоо сүүлд болохоор ингэж ийм болгож одоо ингэж хийж байгаа. Тэгээд их тийм сонин аялгаутай. Дан дун гэсэн тийм байдлаар одоо ингэж гардаг. За нийтийн тооллын 590-670 гэсэн ийм мэдээлэл байна л да. Энэ дээр болохоор зэрэг энэ одоо жишээлбэл Гампүрүү гэдэг хүн шүү дээ. Чи хөгжмийн продюсер. Тэгээ энэ Баруун Монголын бас энэ Алтай гэдэг нэг тийм хамтлагтай тийм баха. Тэгээ тэр хамтлагийн одоо продюсер хийдэг ийм одоо Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэг хэсэг одоо тэргүүнээр бас ажиллаж исэн шиг санаж байна. Тэгээ одоо ингээд тэр одоо жишээлбэл нэг ийм хөгжим олдлоо тий. Хөгжим олдлоо. Одоо ингээд зах зээлийн одоо эргэлтэнд оруулаад дэлхийн нийтэд танилцуулаад тий. Ингээд одоо бас шинэ гарц гаргалгаа гарч эхэлж шүү дээ тий. Одоо тэр чавтас хөгжмийнхаа төрөл дотор энэ бол бас хамгийн эртний бүр одоо эртний одоо ийм алдар болж таарч байгаа байхгүй юу тий. Бараг хүн төрлөختний бараг чавтас хөгжмийн бараг хаана тий. Тий одоо ингэгч нь анхдагч гэж хэлж болох уу? Одоо ийм одоо Ховд аймгийн манхан сумын нутагт орших Жаргалан тайхнаас олдсон байгаа байхгүй юу тий. Гайхалтай тий. Тий. Одоо тэгээд одоо жишээлбэл би өмнө нь хоёлаа нэг морин хуур хөгжмийн тухай ярьж илэн шүү дээ. За тэгэхээр одоо энэ Алтан ятхыг жишээлбэл яг тэр Алтан ян сардаг гэж бид нэр ярьдаг. Тэр их олон улсын тэр цуурайнд нь тоглохоор тэр мэдрэмж их сонин шүү дээ. Тий, магадгүй Жаргалан тайрхан одоо тэр манай нийтийн тооллын 590 оны үед бол өөрлөсөн баг тий. Тийм. Цас одоогийнх шиг одоо л яг цас нь
мөнх цас нь бол одоо багасаад байгаа шүү дээ Тийм шүү дээ. Энэ бол тэр юм үед одоо битүүл байсан баг те мөнх цас. Тэгэхээр байгаль цаг уурж арай өөр байсан баг те. Тэр утгаараа тэнд энэ дэлхийн хамгийн анхны хоёр чавцтай хөгжим тэнд үүсээд тэнд магадгүй харагдаж хуураад дарддаг те байсан баг. Тоглодог байсан тийм санал дэвшүүлж энэ тийм л байсан баг те. Одоо эндээс жишээлбэл монголчуудын гоо зүүн мэдрэмжийн асуудлыг ярьж болно шүү дээ. Тий хөгжмийн асар их өндөр. Тийм биз дээ. Одоо эндээс ингээд харахад те агуу ийм одоо том соёлын одоо үнэт өв эндээс олдож байгаа байхгүй тий. Тэгээд аялгууч хүү гэдэг нэртэй байсан баг. Яа гэл буюу аялгууч хүү гэдэг. Тэр гайхалтай. Тийм. Одоо тэгэл манайхан зүгээр сүүлийн үе тэр нэршлийг бас нэлээд ботсон баг те. Магадгүй Алтай нутгаас олцсон болохоор Алтай ятга гэж одоо нэр идья гэдэг ч юм уу. Нэлээд олон судалгаа шинжилгээний бас юмнууд энэ дээр нь бас орсон байхаа гэж ингэж бодож байгаа. Дээрээс нь би танд бас нэг сонин зүйл ярих уу. Манай Ховд аймгийн одоо Манхан сумтай энэ бас нэлээд ойролцоо дуухан одоо юу байна л да. Бас жаргалан тайрхныхаа өвөр билээр нутгалдаг Чандман сумынхан. Чандман сумынхан бол ерөөсөө 5-6 наснаас эхлээл хөөмилнэ. Одоо энэ байгаль одоо энэ хүнчээ өөрөө хөгжим гэж байгаа шүү дээ. Одоо энэ хоолооны тэр бүр гайхамшигтай тэр 5-6 настайгаас эхлээл тэр хүн тэр Чандман нутагтл одоо тэр одоо бий болдгоо гэдэг ийм яриа хүртэл одоо байдаг. Хүн баха. Тий. Угаас олдруудын толдоод шүү дээ. Тий. Тэгэхээр бас айгүй тийм сонин бас нэг тийм зүй тогтлын хувьд сонин байж болох үү. Тэр нь ч тэгээд Ховд аймаг 21 аймаг дотроос хамгийн сайхан нутаг гэж би дотроо боддог. Монголчууд ч тэрнтэй бүгд дуу нэгтэйд баха. Олон ясны үлгийн нутаг те. Тэгээд Ховд аймгийн Манхан сумнаас олдож байгаа, Жаргалан тахнаас олдож байгаа маш их эд үлгийн ингээд олдрууд ингээд харахаар магадгүй Ховд аймагаас хөгжим өссөн шүү дээ. Тэр газар нутгийн те тэр талаасаа бол хөгжим одоо үүссэн байх. Тэр хөөми байна. Одоо тэр Алтай магтаалч гэсэн энд өссөн байж болно шүү дээ. Тийм тэр одоо бид нар ч одоо ингэдэг шүү дээ 11 сар гараад өвөл одоо туул хайлах зан үйл гэж байгаа тий. Тэгэл тэр туул хайлах зан үйлийг чинь зөвхөн өвөлд одоо тэрийг одоо хийдэг тийм ээ. Тэгээд тэнэнгүүр чинь бид нэр одоо лам мам одоо янз бүрийн бөөгийн одоо хэрэг байхгүй зөвхөн алтаан одоо тэр магтаалаараа одоо туул хайлдаг тэр чанараараа бол галаа тахдаг байгаль дэлхийгээ те байгаль дэлхийгэн аргаддаг. Одоо энэ зан үйлийг бол одоо хүртэл одоо ингээд хийж хэрэгжүүлсээр байна. Одоо бас нэг харамсалтай нэг тохиолдол нахаа энэ өвлөн уламжлах те багш. Өвлөн уламжлах ийм асуудал айгүй бага байгаад. Тэр туульчин өөрөө бол бас тийм 6 дахь мэдрэхүй энэ төр ордог гэж ярьдэн штэ. Тэгтээ яг нэг хэсэг бол мартагдсанс одоо энэ нэг үед бол бас. Гэхдээ одоо дэмжиж байгаа. Төр дэмжиж байгаа байхгүй юу? Тий, тэр нь тодорхой хэмжээнд бодлогын хувьд дэмжиж байгаа. Дээрээс нь хамгийн гайхалтай нь юу гэж Кату гэдэг эрдэмтэн байд юм байлээ. Монгол Улсын их сургуулийн одоо эрдэмтэн. Тэгээд ер нь тэр Кату эрдэмтний дээдлийн үе за одоо байгаа нь одоо Кату эрдэмтэн байна. Тэгээд наашгаа явж байгаа шүү дээ. Энэ эрдэмтэд судалгааг нь бүр үнэхээр гайхалтай хийцэн. Одоо тэр туйлын талаар бүр үнэхээр одоо хинч одоо ингээл харсан тэнтэй бүр маргах аргагүй өстой баа бээгүү судалгаатай. Тэгээ дээр нь одоо ийм судалгаатай ийм материалыг чи одоо ийм үн цэнтэй зүйлийг чинь төрд одоо хүлээлгэж өгч штэ. За энийг бол одоо ингээд болохоо байла тий. Эрдэмтдийн зүгээр судалгааны ажил болоод ингээд үлдэх нэ. Энийг одоо байгаа дээр нь одоо ийм хитгэн хүнд одоо өвлөгдөө уламжлагдсан байна. Энэ одоо уламжлалыг сэргээж авч явахгүй бол болохгүй нэ гэд. Одоо тэгээд цагаан сарын өмнөхөн энэ төр манайхан бол тэр цагаан өвгөн туул энэ төрийг хайлуулж. Ингэж одоо явж штэ тий. Тэгэхээр л энэ өв уламжлал бол манайхан бол буцас сэргээгээд авч явж байгаа нь бол илүү гайхалтай сайхан байна. Одоо ингээ улам гоё сэргээсэй гэж бодож байгаа байхгүй дэлгэрээсэй тий. Тэгээ тэр ч утгаараа танаа телевиз энэ сайхан нэвтрүүлэг гэдэг баг. Бас Монголын үндэсний телевиз бас дурдах нь бас зөв баг тий. Монголын үндэсний телевиз бас одоо тэр үндэсний өв соёлоо хадгалах тэр тал дээр нэвтрүүлэг хийгээд банк гаргад юм билээ. Үзчихээс үнэхээр бас сайхан. Яг тэр туйл хайлахыг ингээд шууд бичлэгээр үзүүлжсэн. Одоо тэгэл энгийн хүн харах юм бол яг яагаад байгаа юм бэ тий гэж бас бодогдмоо. Үнэхээр ингээд нэг 4 5 6 цаг одоо тэр чинь хэдэн өдөр ингээ одоогийн нөхцөлд бол тэгж хайлаад байгаа юм тий. Тэр чинь бүр одоо 3 4 өдөр хайлдаг байсан гэж байгаа шүү дээ.
Тэгэл одоо ингээд өв жилийнхаа задран заслал хийж байгаа юм л тий. Одоо тэгэл сайн сайхан байгальлыг харгадаал. тэр чинь тэгэл нэг дан гэсэлэг хөгжим яваад байгаа шүү дээ. Тэгэл одоо бидний хамгийн одоо алтаа магтаалыг мэдгээр нэг мөнх цасан ихтэй мүлгэр чулуун оргилтаа энэ төр гээл тий. Тэгэл тэр хүний дуу хоолой ямар цуцхгүй явж байна тий 3 4 өдөр явж байгаа. Нөгөө элбэг дөрж иргэлэгч үед лөө. Нөгөө Монголын бүх ардын урлагийн хүмүүс цуглараад алтаа магтаал хайхгүй юу? Дуусан шүү дээ нөгөө. Арга бэлэг юу лээ? Монголын нөгөө алдартай хамтлагууд чинь 5 хамтлаг нөгөө тгийг хайлж эхлэхгүй дуулсан. Их гоё юм билэ. Одоо тэгэхээр ийм ингээл харахаар бүр ийм ичхүүч авч байгаа шиг тийм мэдрэмж төрдөг шүү дээ. Одоо хаяа нэг ингээд сонсохоор амар тийм цоглог, аялга, айдан энэ төр нэг тийм өөрийн гэсэн нэг тийм шинжтэй үндэсний өв боломж тэр үндэсний онцлогийг харуулсан тийм. Монгол хүний нэг цусанд юм байна л да. Хичнээн бид тэр сонсож өсөөгүй ч гэсэн одоо ингээд сонсохоор цаанаасаа л тэр нэг хүнийг татдаг. Тийм. Тэр юр басын нэг хөгжмийн нэг зэмсэг байна л да тий. Би одоо нэг хөгжимч хүмүүс ч сайн яг илэрхийлж чадахгүй байна. Одоо манад чинь тэгдэж штэ Монгол хэлний уран зохиолын хичээл дээр одоо тэгтээ ерөнхий боловсролын сургуульд Монгол уран зохиолын хичээл орж байгаа билүү? Хасагдсан билүү? Орж байгаа тий. Ямар ч гэсэн хөтөлбөрт нь бол байж байгаа тий. Тэгэхээр манад бол одоо жишээлбэл уран зохиолын хичээл дээр үздэг билээ штэ төлөөлөгч нараас нь тий. Нэг ард түмний дунд байдаг туульч хэмээн өргөмжлөгдсөн алдаг туульч парчин гээл. Тэ Урянхан одоо туульч чой сүрэн буян халахын тууч лувсан хуурч энэ төр гээл одоо ингээл. Одоо энэ хүмүүсийн улбаа ингэж одоо явж гинэ гэдэг ийм цаашаа түүчээлээ явж гин. За манай одоо бас зарим нэг киноны болон одоо телевизийн үүрэг оролцоог бас энэ төвчлэлийн үүрэг оролцоог энд бодоод бас дуртахын зөв байх гэж ингэж бодож байгаа юм. Ялангуяа туульчин бол нэлийн эвгүй болоод хэллээ шүү дээ. Бүр сүулдэ. Ягаад гэвэл нэг өвлөгддөг учраас. Тэгээ энэ үед бол одоо баримтат кино энтер хийгээд олон улсад бас гаргаад тэр ЮНЕСКО энтерт нь одоо ийм одоо ховор сонин сайхан ийм зүйлүүд байна гэд. Тэгээд бүр энэний талаар бүр фантазлаад одоо энийг заавал авч үлдэх ёстой. Яаж авч үлдэх үү гэдэг асуудал бас байсан байна. Тэгээд тэр туйлыг бол одоо их хүмүүст сонин содон байдлаар хүргэх ёстой. Инхийн тулд энэ туйлыг бас бид нэр ингээд зохиомжлох ёстой гэдэг асуудал уран бүтээлчдийн дунд яригдсан билээ л дээ. Ялангуяа ховдын театрын найруулагч нарын дунд энэ их томох асуудал бол тавигдсан байна. Тэгсэн чинь одоо тухайн үед байсан тэр туйлчин тэгсэн гэж байна. За одоо энэ бадгууттай бол үнэхээр оролдож болохгүй шүү та нар. Тэ? Яаж зохиомжлсон, яасан ч гэсэн. Энэ бол одоо яг энэ туйлын амьд хэсэг шүү гэж хэлж ийсэн гэд. Тэр сүүлд нь одоо тэр бүтээл төрөвсөн уран бүтээлчд бас ярьж ийсэн л да. Тэгээ тэндээс сонсохоор туйлын тэр одоо туйл одоо зүгээр энгийн байдлаар л бодоход тэр туйл гэдэг зүйл бол одоо эсвэл их туйлын байж ч магадгүй тий. Амьд оршиж л. Амьд мэдрэх үү явж байгаа байхгүй тэр донд тий. Тэгэхээр л одоо үнэхээр одоо юу гэж ч одоо яг тайлбарлахын тийм онцгой зүйл байгаа юм л да. Ер нь ингээд Монголын түүхийг судлаад ирэхээр монголчууд бол ер нь их тийм дээд язгуурт артсан байгаа. Одоо ингээд тэр ардын магтаал зөөрцсөн бүх ингээд дэлхийн ертөнцид тасарсан. Тий одоо тэр хиллэг биш тэр дээшээгээ тэр сансар окторгон одоо энэ хүн төрөлхтний судлаад байгаа тэр сансар окторгон төвшөнд очижчихсан. Тэр төвшөнд ингээд бодос итгэж явсан гэхээр монголчууд бол нэг дээд тэнгэрээс заяат ардсан гэдэг нь үнэн баг. Үнэхээр үнэн. Гахалтай одоо ингээл бүхэл юм дээр энэ батлагдж байгаа тийм шүү дээ. Бүх юм дээр одоо ингээл тэгэхээр л монгол хүн гэдэг бол монгол хүн бол төрнө гэдэг их гавь юм да. Тий одоо жишээлбэл бид нэр зөвхөн тэр алтай язгуурын нэг л одоо салбарын тухай одоо хоёлаа зүгээр сэдв хөндөгч штэ тий. Одоо туйл гэдэг тий. Тэгэхээр одоо эн чин алтай урьянхочуд туйлаа бас нэг янзаар хайлна. Ховд аймгийн Мөнхөөрхөн сумын ч юм уу Дуут сумынхан бүр бас ондоо байдаг ч юм уу. Тэгтээ нэг язгуур чанар нь бол нэг. Тэгээ ийм олон янзаар ингэж өвлөгддөг байх юм шүү дээ. Гахалтай. Тийм одоо ийм сонин одоо үнэхээр энэ бол сонгодог тий. Сонгодог гэж хэлж болно шүү дээ.
Одоо тэр гисэр жангарын төвл гэдэг чинь ингээд нотлох баримт ингээд олдоод шүү дээ. Олдсон дондын хизээж маргашгүй зүйл байгаа юм л та. Тэгээ давтагдчихгүй. Гайхамшиг тий. Одоо тэгээ тэр уул усанд нь хайлахаар байгаль их дэлхий хүртэл айхтар хүлээж авдаг гэж байна шүү дээ. Сэргээл 100 болохгүй ган гачиг тохиохгүй тэр үнэхээр байгаль дэлхийг нэг тийм сэтгэлийн зөв ирүүллээ. Гайхалтай. Тэгэхээр л Монголын өв солио уламжлалт гэдэг болоо таас. Хэлэх үг олдохгүй юм да одоо үнэхээр. Тэгээ үнэхээр гайхалтай. Одоо өөр одоо хэлэх үг олдохгүй юм да. Одоо эдрийг бид л цааш нь илүү хөгжүүлж илүү сайн хүмүүс нь одоо бид нар шүү дээ тийм ээ. Бидний дарааг үе. Одоо энийг бас нэг эвтэйхэн зөв байдлаар өвлүүлж үлдээх тий. Тэгтээ нэг ийм харанхуй бүдүүлэг байдлаар биш. Ер нь одоо ийм уламжлал байдаг. Ийм учиртай ингэдэг тэгдэг тий. Ийм байдлаас нь одоо мэдлэг болгож амьдралд нь бүр хэрэг болох үйц болгож ингэж үлдээх нь л одоо бидний чүрэг ирээдүйн бас бэлдэж байгаа нэг хэлбэр гэж ингэж ойлгож болох юм тийм ээ. Хүн төрлөختний хүмүүн хүлээсэн асар том үүрэг аахгүй тий. Одоо энэ бол одоо ингээд нотлох баримт шүү дээ. 590 нийтийн тоолын 590-ээс 670 онд хамрагдах бүтээл байна гэдэг тос болсноос олдсон хөгжмийн зэмсэгт харуулж байна. За ингээд гайхалтай юм да. За одоо тэгээд дараагийн харих юм бол одоо Зоргол харих. За. Төв аймгийн Баян Өнжил сумын нутагт Улаанбаатар хотоос 145 км-т орших Дунд Говь аймгийн Эрдэнэ талаас сумын төвөөс 138 км-ийн зайтай зүүн талаас нь харахад дээрээ угалцтай юм шиг, урд талаас нь харахад суурга юм шиг харагддаг. Цул боржин чулуун хайрхан бөгөөд далайн түвшинч дэш 1668 м өндөрт өргөгдсөн байна. Хайхны бараа харагдах газараас нэрийг нь хэлдгүү эмхтэй хүн оройд нь гардгүү. Хайхны баруун суган дор аршаан болог урсдаг. Хайхны урд талд нь яг ширээ шиг хэлбэртэй хад баг. Хажууд нэг ургаан мод байдаг бөгөөд сүдрөвчийн үр гүйцэтгэж өгдөг. Зоргол хайрхантай холбоотой сонирхолтой мэдээлэл дурдвал Зоргол хайрхан ууланд том жижиг 3 агуутай. Хамгийн томыг нь Шижир Баатрин буюу Дансрангийн агуу. Баруун талын өргөжсөн уулыг Баянгийн хиц. Хойд талын уулыг агуутг нь халах Монголын нутагт байдаг үзэгсэн сайхан боржин чулуу уулсын нэг нь энэ хангай юм байна. Домог түүхийн ариун баялагтай тос уулсын иргэн тойронд хуус хөндөөр аргал янгар буг зэр бол ёр шуу зэрэг ховор амтын шууд нилээдгүү. Түүнчлэн Зоргол хайрхан уулын иргэн тойронд хит хитэн бас агуу баг. Зоргол хайрхан гэж үнээр одоо бас их сонин содон бас ийм үзэсгэлэнт байгалууд бас харагддаг шүү дээ. Хоёрноос нь тийм ээ. Зоргол хайрхны чанх урд бол тустай дуу байдаг хаттай толгойг морин цохоо гэнэ. Энэ цохог нутгийнхан жил бүрийн зуны ихэнх сарын шөнийн 8-нд дахин бисрэг наадмал хийдэг боломжтой. Ялангуяа хурдан морьтой хүмүүс морь авчирч хэмэрийн сэргээдэг баг. Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос шууд явбал 150 км, Илсэн уулнаас 40 км-ийн зайд орш хосгоо чамд огцсон Монгол хүний шүтэн биширдэг дэндүү сүрлэг онгон дагшин уул юм. Энд Аршаантын ам гэж уул ус мод ургамал жигдээс үзэгсэн төгөлдөр газар байдаг. Уул их зуруу харааж байгаа морины дүрстэй хатыг бас энд үзэж болно. Нутгийнхан Зоргол хайрхан уулыг хүзүүгээр нуглаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж бол ярилцдаг. Эртүүд илээ дагуулсан нэг согоо тэр нутагт амьдардаг байсан. Гэтэл чон илийг нь хоол унданд явсан хойгоо нь хулгайж барьчихсан гэд бай. Иймд их согоо нь арга хайж илээ чулуу болгон үлдээгээд явж хоол унд олдчиход ирэхдээ дээрээс нь сүүгээ тусаа хуучин хэмт нь оруулж байдаг. Байж ингээд айх зөвлөгөө амар тайван явах болов. Гэтэл нэг удаа хон хэрэг дээгүүр нисэхдээ илийнх нь дээр сүүдрээ тусгачиж их согоо нэрээд сүүгээ тусаа илээ босох гэтэл хэрээний сүүдэрт бузарсан тул боссонгүй чулуу хэврүүлсэн. Энэ одоогийн Төв аймгийн Баян Өнжил сумын Зоргол хайрхан уул гэсэн юм домогт. Согооны хэлбэртэй гэж үзт юм биш үү тий. Бас нэг дахин нэг домог байгаа. Эртүрд цагт хангаа говийг дамсан цасан шуургал болсон баг. Хандгай буг зэр гөрөөс цөм өмнө зүг туг дуурцсан. Хамгийн ихэнд явсан бугын сүрэг нэгэн тал дээр зогсон их газрын чулуу болж дараагийнх нь хэсэг буу зогсон баг газрын чулуу болсон баг. Их баг газрын чулуу ингэж үүссэн баг. Ижил сүргээсээ үлдэж хоцорсон ганц Зоргол их ууртай байснаас Зоргол хайрхныг догшин хамгийн сүүлд үлдэж ядарсан ганц Зоргол оцос хийгээ зогсож хоцорсон Зоргол хайрхан хэмээн нэрийдсэн бол баг.
Тэгэхээр энэ сүүлд бас нэг ийм зүйл болсон юм байна багшаа. Энэ зоргол хайрхныг магтан дуусан их гайхамшигтай уран бүтээл ус гарсан юм байна л да. За яруу найрагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр Бат гэдэг хүн шүлгийг бичээд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ Чулуун гэдэг хүн аялгауг нь бичсэн байна. За тэгээд ер нь Чингис хаан одонд Монгол Улсын гавьяач жүжигчин Ариун Баатар одоо энэ уран бүтээлийг дуулсан юм байна. За Төв аймгийн Баян Өнжүүлийн Манлайлал гэдэг юм төрийн бус байгууллагаас бас энэ уул ус нутаг усаа бас ингэж алдаршуулсан юм байна. Тэгэхээр зоргол хайрхныхаа тухай хоёлоо бас домгийг бас ярьсан юм чин энэ уран бүтээлийг нэг бодог сонсогчтойгоо хамт нэг сонсчээ тийм ээ. За тэгье. Нутгийн олондоо нүмертэй талын улаан уулмын нуурын усан өндрөгтэй таван эрдний бэлчэрмийн эдгэн доро эрдэнэстэй эцэгдээсэн шүншигтэй шүтэн болон тагсан шүрэн улаан уулмын орд хайрхан уулмын цургаросон нутагмын зовлон чаргал хоёроо зорж очих шүтэн минь. За ийм нэг сайхан одоо уран бүтээл мэндэлж одоо гарсан юм байна. Энэ нь бол зоргол хайрхан уул гэдэг. Тэгэл яруу найргийн хувьд бол их тэгсэн ба шүү дээ. Өглөөнийг харж үтсэн байна. Өдрөнийг харсан байна. Оройныг харсан байна. Нарны тусгалыг харсан байна. За 5 эрдний бэлчэр минь энэ төр гэдэг. Ер нь манай энэ яруу найраг ер нь нэг дүрсэл сайтай байдаг. Оо тий. Одоо манай яг л илэрхийлдэг. Тий, яруу найргийн бол одоо нэг үнэт чанар бол бусад улс орны яруу найгаас ингээ онцлохоор дүрсэл сайтай болоо гэж боддог тий. Хэлний хувьд дээр нь тэр аж байдлын хувьд их гайхалтай юм. Яг л гаргаад ирнэ. Тэгээд монголчуудын сэтгэмж бол гайхалтай байхгүй өөрөө тэр дүрслэн бодох тэр сэтгэмж юмыг яруу бодох тий. Одоо эн чи яруу найргийн одоо нэг айс сав шүү дээ. Ялцвал нэг жигүр тий. Тэр бол гайхалтай л да. Тэгээд дахин нэг домбод дуртахад зураг хайхны талаар 9 цагт энэ нутагт амьдарч байсан Шижирбаатар гэгч сайн хоёр алтан гацсар зэл татаад гүү байранд цусаж байсан баг. Гэтэл нэг өдөр гүү сааж байсан хүн хувинтай сүгөө унган асахтай хайран гэж дуу алдсан харийн нуур болон хувирсан гэх домогтой. Зэлний хоёр алтан гац нь баруун зүүн хоёр алтан овоо гэгдэн нуурынхаа зүүхэнтэй болон нуурын баруун талд харгалдаа харагддаг. Энэ нуурыг ариун нуур, хайрын нуур, харийн нуур, хайрын нуур гэх мэтэр янз бүрээр бол нэрлэдэг баг. 1202 оны намар Чингис хаан хуурай эцэг Тойрол хааны хамт нэгэн намрыг өнгөрөөж эцэг хүүхэн ёс байралтаж андгай тангараг өрсөн гэж Монголын нууц төвчөнд бол энэ тухай болоод дурдгдсан байна. За. Гайхалтай тий. Эртнээс нааш яасан эцэг дээдсийн улбаатаа. Тэгээд тэр сая бол яруу найрагт нь яг л хэлж өгсөн байна шүү дээ. Тэр нуур усыг тийм ээ. Тэгэл одоо 5 эрдний бэлчэр минь энэ төр гэдэг үнэхээр одоо санийн одоо сайхан дүрслэлээр энийг ингэж бүтээжээ гэж. Ер манай Монголын аман зохиол, бичгэн зохиол энэ яруу найр шүлэг ер нь их ингээд сонсоод байхаар ер нь их гайхалтай тий. Тэгээ одоо та бодлоо. Тэгээ яг л хэлсэн мэт. Одоо та бодлоо. Манай одоо жишээлбэл жоохон сэдвээсээ жоохон далирх янзтай болж байна. Юу гэхээр одоо нэг ийм хорин байдаг шүү дээ. Бид нэр одоо бэр гуйж авдаг тий.
бэр гуйж авна гэж тэгдэг. Тэгээд нөгөө бүсгүйхэн одоо нутгийнхан заншлаар одоо бэрээ авдаг. Тэгээ одоо тэнд чинь болоод нэг тийм найрын даамаа гэдэг хүмүүс чинь бол үнэндээ болоод тэр төмөн олондоо хүндлэгдсэн одоо тодорхой хэмжээний сайхан зөв үлгэр дуурайлалтай ийм хүн байгаа шүү дээ. За эндээсээ гадна одоо манайхан философиг бол цэцэн мэрэгэн дурлах гэж ярьдаг шүү дээ. Монгол дээр ингэж орчуулдаг тийм ээ. Тэгтэл тэр хүн бол айхтар одоо амьдралыг олон талаас нь харсан байхын зэрэгцээ үнэхээр тэр нэг цэцэн мэрэгэн дурлсан тийм хүмүүсийг одоо сонгодог нь бас гайхалтай тий. Тэр тэгээ тэр хормон дээр хилэгдэж байгаа тэр үгнүүд тий. Өстэй ёо тий. Үнэхээр одоо тэр нэг яаж хилээд байгаа юм бэ тий. Хатгийг хүлээж автлан л одоо хилж байгаа байхгүй юу тий. За татгалцсан мэдээж хайртай охиноо эцэг хүн мэдээж аавас нь ууж байгаа шүү дээ. Эцэг хүн хөх охин өөрөө харамлаад өгөхгүй. Дөнгөд автал нь тэр хүн одоо тэрийг одоо бүр уйрааж байгаа байхгүй тий. Хүний сэтгэл нөгөө талд нь тэгж уйрч хүлээж авчихна гэдэг нь гайхалтай юм. Хүний сэтгэлийг тэгж уйраана гэдэг бүрж гайхамшигтай тийм. Энэ бол одоо энэ ёс заншлал зөвхөн Монгол ах уу ёс заншлал. Тэгж байгаа одоо чинь хамгийн тод илрэл бол одоо Монгол бүхийн одоо бүх барилдахад засуул ингээл цолын дот огшоол ирдэг тий. Ингээл тэгэл тэр зүүн баруун манлайг тэр манлайлж байгаа бөхчүүд ингээл тэр дивээ тэр ингээл цанаа тий. Бүр ингээл сүрдмэ бахархмаар ингээл Монголын өв соёл гэдэг ямар гайхалтай юм бэ гэл ямар ч хүн сонсохоор тэрийг сонсохоор нэг цаанаасаа л хөөрдөг тий. Тэгэхээр гоё. Одоо ингээл Монгол бүх ингээл бөхчүүд ингээл зос тэгэл тэр зүүн баруун магнаа манлайлж байгаа бөхчүүд ингээл аврагууд аслангууд ингээл зогсож байгаа. Тэгэл тэр цолын дуудангууд гайхалтай одоо тэгэл хурдан морины цол бай тээ бас хурдан төрөлсгээс үүлдээ тэр баян хотодын цол ч гэсэн гоё. Хөөхтэй тээ их гоё. Ер нь ингээл үзэхээр ер нь дэлх бусад улсаар тэр даагны дааг уралдуулдаг ч юм уу юу тээ. Тэ одоо баг байхгүй тээ. Ийм юу байхгүй. Тэ байхгүй. Тэгээд тэр баяудад болсон даагыг ингээд цолдог ч юм уу ер нь дэлхийн түүхэн байдаг бах те. Зөвхөн бол ёс заншлал Монголд л байдаг бах те. Тийм, үнэхээр их сайн юм. Одоо тэгэл бид нарт одоо сүүлийн үед бас анзаарч илэн бид нар шагаа харва сурын одоо тэр юунд талбаар руу ингээд орлог шүү дээ те. Зурхаа руу ордог тэгээд тэндэр ч өстэй юу л одоо аюултай юм биш те. Уухаан төрлөг гэдэг. Тэр уухаан төрлөг ингээл бяцлаглын тийм орчин үүсчихэж байгаа шүү дээ энэ дэр те. Тэгэхээр Монгол соёл ахуй соёл гэдэг ийм л одоо гайхалтай тий. Тэр гайхалтайхаас өөрөг олдохгүй нэ. Харин тий одоо үнэхээр одоо биширч байгаа байхгүй тий. Эндэл гайхалтай. Хүн төрлөختний өмнө ийм гайхалтай зүйл бүтээсэн байна да Монгол ард. Тий. За тэгээ дараагийн уул бол одоо их даян уул. Их даян уул нь бол одоо Завхан аймгийн Алдархан сумын нутаг Улаастай хотоос зүүн Отгон тэнгэр хайрхны баруун талд байх Бадар хундгыг өнгөрөөд орших даян хайрхан нэртэй хоёр уулын урд талын өндөр уул юм. Орой дээр гарахад тэгш талд гарсан мэт хавтгай бөгөөд голд нь тайхар чулуу бий. Дангийн хоёр талд хөх цагаан гэсэн хоёр нуур байх ба энэ ууланд Отгон тэнгэрийн бүсийн ховор ургамал болох Ван Сэмбэр, Хонин арц, Алтан гагнуур, Жамин мэддэг удвал сарнай юмдүүчин зэрэг имийн ховор ургамал ургадаг. За их сонин одоо Алдархан нутгийг Алдархан уулыг одоо зүгээр ингээл төсөөлөхөд бол одоо ялангуяа би бол тэр Алдархан гэдэг ч юм уу энэ уулыг ингээл төсөөлөхдөө одоо Батцөх гавьят ардын жүжигчин биш үү? Тий, дуучин. Тий. Би чи Алдарханы Батцөх энтер гэж өөрийгөө өгүүлж ингэж явдаг энэ бол гайхалтай нутаг гайхалтайч уул ус юм. Сайхан ч дуулдаг. Одоо тэр бол одоо үнэхээр гайхамшигтай байхгүй тий. Гайхалтай олон уран бүтээлээд байдаг тий. Тэгдэг уул усны талаар. Ер нь манай монголчууд ер нэг уул ус их магтанд бас байна. Би нэг үг сонсч ирсэн байна. Дэлхийд дээр ээжийн тухай дуутай уурн дэлхийд дээр баг байдгүй. Тийм үү? Тийм. Монголд л ер нь ээжийг магтанд дуусан байт. Тэгээ ээж хүнтэй уул усаа зүрлдэг. Дэлхийг хүртэл ээжтэй зүрлдэг үст. Тэр ээж хүний хайр халамж гэрэлэл уул усанд шингэсэн байдаг. Тэр утгаараа монголчууд уул усаа ус цуудгаа тахта ээж хүнтэй л хайрыг хүндэж тагж байгаа юм. Яг байна. Одоо жишээлбэл та битээр уул гэдэг номын тухай яриад уул гэдэг агуулгын тухай яриад ингээ явж байгаа юм тий. Гайхалтай. За одоо ингээ явж байхад
одоо энэ уул усны онцлог бас биш шүү дээ. Хүний зан характерд хүртэл одоо яг нөлөөлсөн байдаг байхгүй тий. Унган нутгийн үнэн тий. Их тогшин. Зарим нь бол их тогшин Аа байна. тэр бол Зарим нь бол их зөөлөн. говийн хүмүүс бол бүр их намуухан байдаг тий. Зарим бол их тогшин. Одоо тэр уул усны цэцэг ногоор ч юм уу өшрөг чулууг хөдлөхөд л Астар тий сайн тохиолдох хэмжээний их тийм тогшин зэр зэвсэг сүр хүчийг харуулсан уул байна. тэгдэг үнэ. Бас эсрэгээр зөөлөн хүүхдийн тий одоо хайх дутж байна. Санил доо тэгээд тийм одоо хүний зан характерт хүртэл одоо ийм зүйлүүд нь одоо ингэ шингэдэг гээл батхаар аргагүй тийм нэг уул ус газар нутгатайгаа одоо зайшгүй холбоотол ийм л Ёс ажлын үрт холбоотой шүү дээ. Одоо чинь бид нар ярьдаг чинь наадмын өдөр ингээл бүх барилдахад бүх ингээл барилдахад нутгийн уулс нь хүртэл харж явдаг шүү гэж. тийм шүү дээ. Яг л үнэ. Хүүгээ түшиж байгаа шүү гэж ярьдаг шүү тий. Тэгэхээр Монгол хүн бол энэ уул устаа үгүй холбоотой л байна. Тэр цэма ир хүн бол. Одоо тэгэл ялангуяа одоо Алтай нутгийнхан гэдэг ч юм уу тий. Баруун Алтай л гэж манайхаа ярьдаг. Алтай нутгийнхан бол өнөөдөр хүртэл бас уул усаа дээдлийн шүтэх тэр байгаль их дэлхийтэйгэн золгох энэ юмнууд бол асар одоо их байгаад байгаа байхгүй. Одоо энэ өв соёл нь одоо өвлөгдөд үлдсэн байна гэсэн. Нөгөө талдаа энэ нь ямар шинжүүдээр илрээд байна гэхээр одоо ялангуяа баруун аймагуд руу янз бүрийн одоо ийм ашигт малтмалууд ордууд илрээд байна шүү дээ. Монгол орн баялаг юм чин тэнд ч гэсэн байж луу гах тэр хадасхан дунд нь тий. Тэгэл тэгэхэд ялангуяа баруун аймгийнхан бол одоо их цайрл. Ялангуяа одоо газар нутгаа ухан сэндичүүлэхийг бол одоо энэ дор бол одоо баг тий нэр минь хугарсан ч дээр одоо энэ дор бол баг амьд явахын зэрэг байхгүй гэдэг ч юм уу. Тэр одоо өвийг гайхалтай одоо оюун санаанд нь тий бие махбодд нь одоо ингэж өвлүүлж одоо бүр өөрийн юм шиг болгож ингэж үлдээсэн байгаа байхгүй эцэг өвгдөн тий. Энэ одоо их бас их тийм сонин одоо амьдралын нэг одоо хэв маяг эндээс бол анзаархичл байдаг. Тий. За тэгээд дараагийн хайрхан бол Ихван хайрхны уулын зүрхэн чулуу гэж газар. 1229 онд өгөөдөг их Монгол улсын хаан ширийн залгатай Далай хаан гэж өргөмжилсэн. Тэр Далай гэсэн өргөмжил нь аврах цолны чимэг болон шилжлээ хэмээн тайлбарсан баг. Дархан гэдэг нь бол бусдаас илүү их дарах эдлэх хэмжээнд дархлагдсан зохион ойлголт. Тиймээс аврах цолтон ам ахта өөрийнхөө хүснээр бусад цол багтай учраа богчуудаас сонголт хийж хин дуртайгаа амлан барилдаг гэсэн илэрхийлэл юм. Харин Даян гэдэг нь бол одоо Батмүх хааны өргөмжлөн цол Даа Юан гэсэн үг байна. Мантухай цэцэн хатан 1470 онд Чингис хааны 15 дахь үеийн 7 настай Батмүхийг халах Монголын хаан ширийн залгатай Амбат төрн мөнх явдал явсан сайн Даян Даа Юан бүгдийн эзэн болтугай гэж Даа Юан хаан буюу Даян хаан цол өргөсөн баг. Цэцэн мантухай бэлэгдлийг бодож Хувлай хааны байгуулсан засаглаж байсан Ихван шиг улсыг дахин босгох болтугай хэмээн Батмүх хаанд ийм цол өргөжээ гэж түүх судлаачлаад утсан баг. Одоо энэ Ихваны үед ч л одоо энэ бид нар ч одоо энэ Хятадд Оросд хотод босгосон баг шүү дээ. Тэр тойр нь одоорт л байх. Тий. Тэгэхээр Монголын түүх гэдэг бол их гайхалтай тий. Тэгээ даана их том гэсэн утгатай Хятад үг. Нийслэл Улаанбаатарыг 18-аас 19-р зуунд дааг хүрээ, их хүрээ гэж хоёр янзаар нэрлэдэг байсан нь бол ийм учиртай байна. Хангаан нурууны ноён оргил төрийн тахилгад Отгон тэнгэр хайхны баруун хойд талд Даан Юан гэсэн нэртэй дагуул нэг нь уулна. Завхан аймгийн Алдархан сумын төв Алдар суурьнгаас зүүн тийш 85 км-т буй энэ уулыг шин цагийн геодез газар зүүн зурагт Даан Юан гэсэнгүй харин Даян хайрхан уул гэж аль бие сурлаад тэмдгсэн байна. Яасан сайхан тий. Энэ уул усны одоо нэр гэдэг чинь асар их чухал Тийм шүү дээ. Тийм ээ. Дангаас уул ус хүний нэр хүртэл. Хүний нэр тий. Хүнддэг тий. Зарим ингээл нэр хөр хүнддэд байдаг. Тэгэхээр нэр хүртэл утга учиртай. Тий, яг үнэ. Тийм учраас монголчууд нэрийг их тунгааж бэлгшээж өгдөг. Тий. Гайхалтай л да зүрхэн
чулуу гэж хоёлоо Тий. шийдвээ тодтолсон тий. Тэгээ агуулга нь яг зүрхэн чулууны агуулга нь яг юу юм болоо? Одоо зүрхийн хэлбэртэй л. Одоо Тийм чулуу байд юм бэ тий. За одоо тэгээд дараагийнх нь бол одоо өвөр хайрлах шидтэй даян хайрхан. Отон тэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх яг одоо энэ саний ярьсан тайлбар. Их даян баг даян гэсэн далайн түвшнээс 2500 м өндөртэй хоёр сүрлэг харах байна. Daянгийн хоёр талд хөх цангас хоёр нуур байх ба. Энэ ууланд дотгон тэнгэрийн үсийн ховор ургамал бол амьд ургадаг. Сая дурдсан тий. Орой дээр хэсэг хавтгай газар ба голдон тайхар чулуу байдаг. Яг үнэ тайхар чулуу мэт тийм. Уулын дээрээс тэртээ хартад алтай хөх уул Монгол элс зэрэг ойр орчим өндөр хайрхан улсууд алган дээр тавьсан мэт үзэсгэлэнтэй харагдах нь эртнээс нааш нутгийн ард түмэн даян хайрхан дээрээс дэлхий харагдана гэж ярьцгаадаг. Мөн бөөгийн шашинд энэ хайрхны дэргэд ийм хоёр мөргөл залбирал үлдээс сүслвээс үр хүүхэд заяадаг домогтой баатар хүн заяадаг чимээ сүсгэлэн биширдэг баг. Даян хайрхны. Одоо та би энэ ингээд анзаараад байхад тий бид нар ч гэсэн бүгдээрээ л амьдрал дээр анзаарч байгаа. Одоо энэ уул усыг дагсан ийм бэлэгдлийн юмнууд одоо явж идэг. Жишээлбэл та даяа хайрхны тухай одоо ингээд ярихад одоо гэр бүлийн эрэгтэй эмэгтэй хоёр хүмүүс одоо чин сэтгэлээсээ одоо сүсгэлж одоо ингээд залбирч чадах юм бол одоо үр хүүхдүүд одоо заяадаа гэдэг ч юм уу тий баатар хөөдөр гэдэг тий энэ бол их сонирн философи тий ер нь одоо байгаль ихтэйгээл нэгт холбоотой байгаа л харагдчих. Тий одоо ялангуяа ингээл анзаараад байхад ялангуяа энэ Завхай аймгийн нутаг дэвсгэрт байгаа уул усны тэр агуулга гэдэг юм их нарийн өчр жанцантай байна. Тэр тогтолцоо бол бас нэг өөр хэрэг шүү дээ тийм ээ. Тэрийг бол одоо ярихын ч одоо хэрэггүй үнэхээр гайхалтай. Энийн нөгөө талд нь тэр нэг хүний амьдралын маш их тийм чухал одоо зүйлүүдтэй холбогддог уул усны өгөгдлүүд нь тий тэрний нэг нь бол одоо энэ дэр сая энэ даян тарган дээр бол яригдсан шүү дээ. Цаашаа хөөхөд яаж явах нь хүртэл одоо бүр ирээдүйн тий бүр хүний нэг амьдралын бүр нэг юм тодорхой ийм түүхийг одоо энд бүр ингэж бүтээгдэж шүү дээ тийм ээ. Тэр бас их сони ойлголт тий. Тэг яг нэг уулын өрөө дээр бол эрдэмтэд бол одоо ярихтаа бол энийг одоо тэр дэлхий галактикаас ирж байгаа тийм энерги нь уулан дээр уулын өрөө дээр ингээд байдаг л гэж байгаа. Энерги. Тэр энерги нь магадгүй хүний амьдралд нөлөөлдөг. Арга биелэг гэдэг шиг тий. Тэр нар сарны толгойстой адилхан яг тэр эрхэс гэл бид нар ярьдэн штэ. Дэлхийн яг тэр байгаль тэр галактикийн тэр цөмөөс ирж байгаа тэр энерги нь магадгүй тэр уулан торнолгдсанараа хүмүүний амьдралд их нөлөөлдөг. Тэр утгаараа уул ус авдаг монголчууд тагтдаг нь түүнтэй холбоотой байх гэж. Энэ бол одоо дээд тэнгэртэй л яриад байгаа юм л. Таны одоо сая судалгаан дээр бас дурдагч шүү дээ. Даяархан дээрээс дэлхий одоо харагдана гэж. Энэ аюултай зүрлэл тий. Үгийн хувьд бол шидтэй зүрлэл шүү дээ. Ер нь том үг шүү. Амтай. Энэ том үг шүү тий. Тийм учраас монголчууд хайрхтуудын тэгд очиод нэрээр дууд. Тэгдэг үнэн л дээ. Хайрхан. Хайрхан гэж. Тэр нь зөв их тийм бэлэгдлийн их сайн л да тий. Ер нь монголчууд нэг дэлхийд энэ босод хүн амтраас монголчууд нэг юм орол онцорч ялгарч байгаа. Нэгт үндэсний өвс соёл, язгуур урлаг, үндэсний гэдэг тодтолоор бол монгол ялгардаг. Хоёрт байгальд хандж байгаа тэр хандлага нь өөрөө. Дандаа монголчууд байгаль их аргадаж, эвлэж, тэгж учирлаж тийм ээ. Тэнүүгээр монголчууд бол одоо бусад энэ олон одоо дэлхийд чинь 7 тэрбум хүн гэж байгаа шүү дээ. Тэр их хүн ам ич одоо тэгээд тэрнээс ялгарх гол янзлах нь одоо чи энэ итгэгчүүд голдоо очиод юм уугачдаг шин. Голынх усанд. Монгол цэрлдэг тийм. Тэгдэг. Ёстой буян тэмэлэхэн сүнээс дусаач одоо болохгүй шүү л гэж одоо цэрлдэг хүмүүс шүү дээ. Тэгэхээр байгальд хандах хандлага нь хүртэл монголчууд өөр юм л дээ. Тэгээд тэрийг чи эзэнтэй гэж үзэн тийм ээ. Бүр усыг лус бол одоо нүдгүү байдаг гэдэг те их аюултай гэж ингэж одоо ярьдаг. Ийм энийгээ дагсан нэг оюун санааны нэг байдлууд нь бас энийгээ дагаад өөрчлөгдөн те философи тэгэл ондоош л явж эхлэн штэ. Эндээс ч юу. Тэ энэ яг одоо бана нэг шарын шашинтай л нэгт холбогдож.
За бөө бол яг зан үл байхгүй юу? Тийм шүү дээ. Зан Зан үйл үл гэж шашин бол ойлгож биш байгаа. тий. Зан үл. Гэхдээ хамгийн эртний зан үл бөө гэдэг бол. Тэгтээ их сайн юм тий бас. Хүн төрлөخت үүссэн цагаас эхлээл бөө бол бөөгийн зан үйл бол үс маш эртний. Тэр утгаараа энэ одоо даян хайрах юм бол одоо бөөгийн шүтлэгтэй тий байх. Тэгэхээр энэ бөө шашин биш зан үйл учраас хамгийн эртний л одоо уул устайгаа харьцах зан үйл болж байгаа. Одоо ингэдэг штэ. За бөө мөргөл гэдэг зүйлийг одоо мэдхгүй хүн бол анх тэр бөө энэ тэр одоо тэр бүжиж тэгдэж байгаа тэр юм хүмүүсийг харах юм бол айн тий сүрдэн тий. Үнэхээр яах тэр тий Сүрдмээр. хоо Тэр уул ус авдаг харагдаж байгаа. Тэгээд ингээд аюултай бөөгийн бидэж тэр нөгөө 99 тэнгэр гэж байдаг. яг үнэ. Тэ 99 тэнгэртэйгээ ингээд тэр онгод эзэдтэйг ярьж байгаа. Гайхалтай тий. Тий тэгэл тэр онгод нь ороод тэр гарч байгаа тэр энэ тэр нь яг ингээд Сүрдмээр тий гайхалтай. үнэхээр ингээл тэр мэдрэмжийг төрүүлдэг тий тэр ингээл нэг бүр ингээл өөр болчдөг штэ тий Одоо тэгэл зайран удхан яг үнэ ингээл бас сүрдмээр гайхалтай тий. тий өстө үнэхээр одоо бас сонин одоо соёл واخгүй энэ чи соёлын нэг асар том Бит бас тий өв явж байгаа واخгүй Гайхалтай. гайхалтай сонин л доо тий ер нь босод улсорны бөөгөөс манай Монгол бөө бол илүү хүчрэг баг. тий Илүү үнэнд ойрших. Бид нар тэгж бодогдогч байж магадгүй тий бид нар одоо хамгийн мундгийн одоо хартсан тийгэл болохоор тий манай зайран бөөн утганаар ямар гайхалтай байдгүй тий. Тэг. Тэр ингээл ёслолоо хийхэд тэр дээд тэнгэртэй холбогдоход харахгүй л нэг сүрдмээр. саний шүү тий тэгэл манайхан ч одоо ингээд газар нутгийнхаа байршлаасаа хамаарал тэгэл буряд бөө тий халах одоо зайран энэ тэргээл ингээл явдаг штэ тий хийс өстой сонин штэ тэгэл бүгд л онцлогтой тэр юунууд тий одоо жишээлбэл буряд тэгэл ингээл ярих юм бол тийм хил хуур энэ тэр яг дагалдаал ингээл явж идэг тий их сонин шүү ийм уламжлалууд бас энэ хөгдлүүд бас байна. Одоо хэдэн мянган жилийн өмнөөс ингээл Тийм штэ бий болчихсон. Тэрийг одоо хүртэл ингээд авч үлдэнэ гэдэг бол бас гайхалтай тий. Тийм штэ үнэхээр сонин зүйлүүд байна Монголд. Тэр ингээд түүхээс судлахаар бүр ингээд өөрөхгүй л ингээд за тэгээд төгсгөлийн хайрх нь одоо байгалийн зохицуулалт газар буюу одоо их богд уулыг яриад өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөө тий. За Говьалтай нурууны ноён ориглуудын нэг мөнх цаст их богд уулын уул нь далайн түвшнээс дээш 3957 м өндөр дөрөгцсөн бөгөөд говийн уул сатлах хангаан бүсийн өнгө төрхийг илтгэсэн ногоон хөвд өнгө алгалсан цэцгээс шууган урсах уулын гол гараг газар хөдлөлтийн улмаас үүсэн өрмөц сонин тогтцоод ховор зэрлэг ан амьтад нэн ховор эмийн ургамнууд гих мэтчнэн альбаа бүхэн зохицуулсан сайхан хайрхан баг. Эд зууны цагт их богд уулын оройд цас бударч байхад дунд хэсэгт нь бороо орж бил хоримод нь 20-30 км халуун дулаан уур амьсгал цохилж байдаг сонирхол. Гайхалтай хас тий. Одоо тэгэхээр чи тэр талбай эзэлхүү тэр одоо юм Байгалийн сонин нүсэр үзэгдэл тий. Одоо уулын хорой дээр цас ороод дунд хэсэг нь бороо ороод тэгээд бэлд нь буугангад 20-30 км халуун байх нь шүү. гэхээр гайхалтай тий. Тэгээ 1957 онд их богд ууланд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэргэн оргил нь тасран унаж хоёр голын хөндийг хааснаар өдгөө хөх нуур ногоон нуур хэмээх байгаль үзэсгэлэнт хоёр нуурыг бол бий болгосон байна. Энэ бол зүгээр өнгөөр нь харагддаг өнгөөр нь нэрлэлсэн баг те нуурыг бол Тий. Уулын явган аялагчдын очих дуртай газар нэг бол яах аргагүй их богд бол байх. Говийн дархан цаас газрын бүсэд хамаарч ичээтэй жарангийн нур өлзий ноён тариад бургалтай зэрэг үзэгсэн сайхан уулсаар чимэлэгдсэн байдаг. Монголын их говьд орших атла хангаан байгалыг санагдуулан номин ногоон хөвд орон бол өнгө алгалах цэцэгсийн хүрээлэн хөршин шугах уулын урсгал түргэн урсгал голгойх тэгээд байгалийн өрмөц сонь тогтцож нуур дэлхийд ховордож дархлагдсан аргал янгар ирвэс зэрэг ховорон амьтад ван симброн алтан гагнуур лидер зэрэг эмийн ургамлууд одоо байна. Мөн ан амьтдаас аргал янгар яма шилүүс ирвэс хар сүлд зээр үнэг мануул туулай тарв чон хярс цагаан үеийн өмхий хүрэн суусар дорг шар зурм боцлог зэрэг ховорон амьтантай бөгөөд ичээтэй битүүтэй их баг нарийн илгэн зэрэг голууттай ангир нунгас хун цахлаа тогруу тоодог зэрэг усны шууд тас бүргэд шар шуу
уйл, хон хэрэг, ногтруу, хулан жороо, ятуу, göтөө, хойлог зэрэг жигүүртэн шуудууд байх. Их богд уулын орчин урмгал уур амьсгалын өөрчлөлт нь хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийн улмаас устдах буюу дөрвөн ховогдож байгаа нь аргал ангар вирус болон бусад амьтныг тусгаалan хамгаалах зорилгоор жинст, богд, баянлаг, баянгой сумдын хил зааг орчмын 262,856 га талбайг улсын их хурлын 2008 оны 05 тоо тогтоолоор байгалийн зохицбот газрын ангиллаар улсын тусгай хамгаалтанд авсан байна. Эдлбэр газарт байгалийн ил болоод далд баялаг болох хоолны улаан давс, малын тижэл, хужир, зэрлэг сонгон, гоёо, хармаг, арц, жихэр өвс, лиддэр алтан гагнуур, ванс юмруу, мөгз, цулхир, чулуун нүрс, албасторын чулуу, ширмсэн чулуу, өнгө бүрийн шорон будаг, барилгын хөрмөн чулуу мэтийн баялагтай. 5 хошуу малын бэлчээр хоссон энэ нутгийн бэлчээрийн гол уран бол шар улаан будраган, дэрс, зигс, хяг, хялган, аг, сазах, шавх, тасаг, баглуур, заг буйс улаас бол байх. Монголын хоолой хонгор давхар, бор үзүр, үхэр хоолой, үхэр толгой, өргөн цэнхэр талууд, орог нуурын хөвөө, толь нуурын цагаан, их болгын элсэн махан зэрэг сонь тогтцтой газрууд бол олон байх. 1957 оны 12 сарын 4-нд их богд ууланд 11.5 балын хүчтэй газар хөдлөлтийн улмаас уул мөрөнд 100 км үрдсэн газрын хагарал өнөө хүртэл эдгээгүй байна. Уул хагарч битүүтийн хөндөд унаж голын усыг боосноос үүссэн нууранж хിവэрэ байна. 60 богд уулын оройд орших зөрсөн хос загасны дүрс бүхий хөршөөтэй хэрэгсүр пунцгийн овооны бунхан дуут ханх хангинахын хадны бичиг зураг битүүтийн гэр хад агуу зэрэг өвмөц сорны түүх соёлын дурсалт газар судлаач жуулчдын сонирхлыг ихээхэн татсан байна. За үнэхээр тогтцсон хувьд ч өвөрмөц, уур амьсгалын хувьд ч өвөрмөц тий. Тэгээ сүүлийн үед харин тэгээд жоохон байгалийн унган төрх нь алдагтаад ховрон амьтдад өрөөд байгаа нь жоохон харсан байгаа тий. Тэгээ энэ ч одоо хүний янз бүрийн буруутай үйл ажиллагаанаас л одоо үүдсэн ийм зүйл бас энэ дээр нь явж л байгаа одоо тэгээд хэцүү л дээ тий. Энэ бол одоо байнга ингээд сануулгах нь хэцүү. Гэхдээ ийм үзэсгэлэнт сайхан байгалыг хүн харахаар хүний сэтгэл энэ яасан их сайхан болдог үлээ те. Тэр байгалийн одоо энерги солилцоо гэдэг бол одоо үнэхээр одоо гайхалтай. Сайн сайхан мэдрэмж шүү те. Тийм ч учраас энэ Монголын энэ газар нутаг дээр хэдэн мянган жил монголчууд төр тусаа бий болгож босод улс орныг дайлаймадаж дэлхийн талыг эзэлж дэлхийн босод улс орнд өөрийнхөө өв соёл бүх юмараа ингээд гайхагдсан. Учир нь энэ байгаль ихтэйгэл холбоотой тийм. Байгалийн энэ олон зохистой байгалийн үзэсгэлэнт газар байгаа хүн бол яалтч аргагүй муу мухаа явж болохгүй л тийм. Дандаа сайн сайхан явах хэвээр сайн сайхан юм мөрөөдөж тэр ч утгаараа Монголын аман цохол дандаа юм бэлэгддэг тийм. Одоо бид нар жоохон бахад эмээ өвөнөр бэлэгддэг гэсэн. Алтаар урсан. Тосоор гоож. Буйчин дийлгэр гэл. Одоо бол арай өөр хараал хэлнэ тийм. Одоо нэг ийм уламжлалт юм шиг энэ бол ингэдэг шүү дээ. Монгол хүн болвол амны бэлгээс аштын бэлэг гэж үздэг тий. Тэгээ үг болвол хүчтэй. Амьтаа гэдгийг болвол мэддэг тий. Мэддэг. А тэгэн гутаа амнаасаа бол амар тийм цээртэй янз бүрийн ийм үгийг бол унгаахгүй шүү дээ. Уулгалтахтай хүртэл алтай шүү дээ. Тосоор гоож ийрүүлж байгаа байхгүй юу? Хүнийг одоо хэлэхтэй хүртэл бончин дэлгэр. Ямар сандал ингээл шинэ хувцас өмсгöd хүртэл хилдэг үсттэй. Эзэн нь мөх эдний хэврэг. Одоо бол эсрэгээрээ те миний хувцас урагдчих, миний хувцас муухай болчих гэж бодхоос биш. Тэр Монголын тэр хувцас бэлэгдэл хүртэл өөр байгаа да. Эзэн мөх эдний хэврэг. Цагаан сар шин ч юм уу тийм ээ. Тэгэл бусад одоо Монгол сайхан наадам байна. Энэ үер одоо сайхан дээл одоо ижинээр ойж өгөндөө хүүдээ охиндоо. Тэгээ тэрийг бүр одоо тэр уламжлал одоо хүртэл байдаг шүү дээ. Заавал ерөн тий. Урд хормон. Унагдаа гიშгэг тий. Гიშгэг. Дотоод тарвад тос өөх гэл. Энэ шиг ийм цэцэн цэлмэг яруу найраг хаана байна. Дэлхийд дээр ингэж хоцсон сэтнүүд хүнийг ерөөж магтдаг ийм улс орн дэлхийд дээр Монголоос өөр хаач.
Одоо энэ өв соёлын буцаас сэргээсээ те одоо ингээл нийтийн тээвэр юм уу гудамж талбайд явхад дандаа л нэг хараас уусаад ерөөсөө нэг ерөөхгүй те адаглал нэг хогш настай хүн судалтай байдаг гэхэд нас чинь буянчин дээр те яг эртний яг ингээл ерөөл тэр залуу хөөхөд яаж хүлээж байгаа. Одоо манай хөшөд буурлууд маань жоохон үйлдэлээс залуучууд өлгөрлөмөр байгаа те. Яг үнэ. Тэгэхгүй одоо ингээл бие зөв бус авчаавал бусдтай нөлөөлөл залуучуудтай буруу нөлөөлөл. Залуучуудын одоо би ингээл нийтийн тээвэрт явахаар яриагийн баг 60 70% ойлгодог шүү дээ. Ер нь бол их дандаа хараал үг хэлнэ. Тийм бол. Харахад найз л юм шиг юм л да. Үйл хөдлөлөөр харах. Тэгэл тэр яриан дунд нь пэгэр эхлээл аагаад дууссан үг болдог л. Тэр бол зүгээр одоо баг амны өмчлөг болчиход байгаа шүү. Болохгүй л те. Би өмнөх жил манай НТV телевиз сар шинийн тусгай хөтөлбөр бэлтгэх гээд Завхан аймгийн одоо Тосон Цэнгис сум руу зорьсон л да. За эдрийн галд байгаа олон жилийн дундчаар бол одоо Монгол орны хамгийн хүйтэн цэг байна гэдгийг бол одоо цаг уурын одоо байгууллагаас тодорхойлсон байна, тогтооцсон байна. Тэгээ бид нэр одоо Монгол орны хамгийн хүйтэн цэг дээр за их хөхтөө нэг тийм бор одоо арьстай хар арьстай хүнийг дагуулад тэгээ гадаадын бас нэг эмэгтэйг дагуулад ингээд тэр одоо хот айл зочилсан гीчд гэдэг нэвтрүүлгэл дээ. Тэгээ тэр их цаасан дунд. Одоо бид нар өөрөө явж чадахгүй. Ерөөс ингээд өвдөг болох нь. Тэгээ тэр дунд биш тий. Тэр мал нь яасан сайхан тарга тэв эрэхтэй бай. Тий. Тэр хүний аж амьдралд ямар гоё өрнөж юм. Тэгээ бид нар бүр ингээд зориуд ингээд цагаан сарын зураг аваад ингээд явж байгаа. Тэр одоо үнэхээр амьдралыг өөр байна гэдгийг бол харж болохоор байгаа шүү дээ. Бид нар энэ нэг автобусанд нэг алцаад тэгээд энэ гудам талбайд нэг ингээл нэг машин дотроо төгжирсэн нэг жаргаач байгаа юм шиг зовооч. Эрэнд тэгтээ зовж байгаа гэж ойлгож байгаа тий. Гээд ингээд яваад идэг. Гэтэл тэр хөдөөгийн тэр ахуу шүү дээ. Монгол ахуу өөрөө тийм ахуу байгаа байхгүй. Сайхан. Ямар ч стресс байхгүй, тайван. Тэгээд тэр өдөр тутмын ажил амьдралын хүртэлх хүнийг төсвөр хатууч. Яг үнэ. Тийм шүү дээ. Хүнийг тэр байгалийн тэр одоо тэр байгалийн тэр тогтцоор нь хүнийг төсвөртэй болгож байгаа. Тэр хүүтэнд одоо та харж байгаас тэр орон нутгийн хүүхд баг нүцгэн шалтгаан гүйчих хэвчээ. Гар бид нар тэгж бүхэн баг хатгаа. Одоо бидний өссөн орчин ч гэсэн тэр шүү дээ. Одоо би намайг бол ингээд ховд их хүүтэн тий. Ховд хүүтэн тэр алтаан тэр таг дээр ингээд байна. Тэгээ хүн амтэн нэг их зурчихгүй. Тэгэл одоо бидний чинь бол ингээд өмдөг ингээд салтааг ингээд цоолоод тэр боожгын тэрийг гаргаад ингээд тэгэл ерөөсө хаяа штт. Тэг хүүхдийг чинь тэгэл өдөржин тэр өтөг бууц одоо юу л байдаг шороо мороо иднэ одоо тэгээд тахлаасаатай байна. зөндөөл юм болно. Даарн хөрн те. Тэгээд бүр ингээд халуурч балуурууд одоо эмнэлэгт хөвчихсэн тохиолдол одоо сандгүй штт. Тэгээ одоо ингээд нэг юм дархлаа тогтоодог юм багж одоо энэ эмнэлэгт бий болсон ба штт. Тэгээ очиж үзүүлэхээр яасан дархлаас ят юм бэ гэдэг байхгүй. Одоо энэ сонир байхгүй тийм. Улаанбаатар хотод амьдарч байгаа одоо хүмүүс маань өөр дархлаагаа унтал маш их цэвэрч байна шүү дээ. Энэ хүн ер нь байглаасаа төрөхтэй одоо тэр нэг байгалийн тэр бактери вирустэй орсон одоо харилцан одоо тийм зогцож амьдрах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд манай ганжин тэр гадны вирус үсдэг бүгд нь ус тачиж байгаа. Тэгэхээр хүн дархлааг болчихж байгаа. Одоо би эрдэмтдийн тэр судалгаа бүтээлээ ном уншижсэн. Хүү ер нь тэр гадны вирустэйгээ тасан зогцоо. Гэтэ би бас тэр бохир зам бай гэж хэлж байгаа юм биш. Тэгэхдээ тэр гадны вирустэй тагсан загцахгүй бол хит их одоо нөгөө сүүлийн үед чинь нөгөө айхтар хүчтэй бактери эсрэг савн гэр оронтой хүртэл одоо бактерийн агарч болох хүртэл одоо гараад ирсэн байна шүү дээ. Агарч болох цэвэрлэх нэм бактериас тэр чинь бас хит их бас хүний биеинд бас их гаж нөлөө болж шүү гэдэг манай эрдэмтэд бол хэлээд байгаа юм. Бид тэр судалгааны материалыг уншижсэн. Одоо та бодлоо. Тэгэхэд орон нутгийн хүмүүс бол тэггүй те. Тэр сайхан байгалийн тэр одоо бууц, малын бууц, тэр малтай харьцаж байгаа. Одоо хөдөөнийхэн чинь одоо малтайгаа харьцаал гараа хариуцахгүй гоц те. Тийм шүү дээ. Одоо тэр чинь тэр байн угаагаад тийм одоо боломжчууд хаалга тэр чинь ингээл явж. Бактеритай дасан зогцож байгаа юм л да. Тэгээ одоо тэр хөдөөний хүүхдүүд яасан амир өлчирч хийрэг тий. Гайхалтай дээ. Айхтар байна. Шүд мүд бол айхтар шүү дээ. Тан цагаан шүдлэгдэг шүү дээ. Бид нар хатаархмаар тий. Тэг үнэхээр тийм бид. Тэгээд одоо байгаль гэдэг байгальтайгаа ойрхон байна гэдэг ийм л одоо эерэг ийм сайхан байд юм байна гэдгийг одоо ингээд суулийн иргэншилд ороод за манай Улаанбаатар хотыг ч гэсэн манай орон нутгийн үзэгчид бас харсан л баг ямар хөө хэмжээний утаан дотор бид нэг ингээд
дунгуйрэлдэ байцгааж байгааг харж л байгаа. Ер нь бол эрүүл агаар гэдэг чинь бол им байт юм биш. Юугаарч олоршгүй. Эд мөнгөрч олоршгүй зүйл байт юм байна гэдгийг бол одоо ингээд бүх эрдэмтэд ухамсарлаж штэ. Эрдэмтэд ч нотлцсон. Одоо тэр байгалийн ашигтай бактери гэж байна. Манайхан ч нөгөө байгалийн ашигтай бактерийг устгаад байгаа. Энэ бохир зам юм байна гэл биш юм аа л гэдгийг л одоо манай эрдэмтэд нотлцсон байна. Яг сайхан да. За ингээд номын хавчурга нэвтрүүлэг. Уул номын агуулгыг Уйлдовгийн Бадарч Одхүү докторантынхаа одоо судалгаа шинжилгээнд дээр бүрдсэн сайхан уул усны түүхүүдийг, уул усны судалгаануудыг та бүхэндээ ингэж хөргөж байна. За ингээд өнөөдрийн номын хавчурга нэвтрүүлэг маань энд хүрээд одоо жаргаж байна. За ингээд зочноор Уйлдовгийн Бадарчийн Одхүү одоо докторант маань оролцсон бол за хөтлөгчөөр галсан, за найруулагчаар Элбэг Заяа нар ажиллаж өнөөдрийн нэвтрүүлгийнхаа үүдийг одоо энэ одоо өндөрлүүлж байна. Тэгээ хамтдаа байсан эрхэм үзэгчид, сонсогчид та бүхэндээ баярлалаа. Одоо ингээд ёс заншил, уламжлал, уул усаа яриад байхаар тэгээд байгаль их дэлхийд хайртай байгаараа. Ёс уламжлалаа хүндэтгээрээ гэд нэвтрүүлгээ жаргаж юмар санагддаг болж шүү дээ. Тэ. За баярлалаа. Ингээ өнөөдрийн нэвтрүүлэг энд хүрээ жаргаж байна. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Та бүгдээ амьдрал үргэлж одоо сүүш шиг сайхан байхын үлзий дэмбэрэлтээрэлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Хамтдаа бас ирэх үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа.